Энэ жилийн бүхэдийн тоглолт өмнөх жилүүдийнхээс ач холбогдолтой байсан уу? За тэгэхээр өчигдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын волейболын үндэсний дээд лигийн бүхэдний тоглолт болж өнгөрсөн. Энэ тоглолт өмнөх жилүүдийнхээс ач холбогдолтой байсан уу гэвэл тийм. Яагаад вэ гэдгийг би одоо хэлж өгье. Najlän om kuchnen om namn dolon байсан ч одоо харин цохон бай. 2025 он бол волейболын үндэсний дээд лигийн 30 жилийн оюу. Энэ нь бүхэдний тоглолтын зүгээс ч нэг шоу арга хэмжээ биш. Түүхэн мөчүүдэд дуусаж ойн баяраа тэмдэглэх баяр төдөр болгосон. 30 жилийн ойгоо талхан байхгүй л ойлгомжтой байсан. Хоёрдугаар гэвэл холимог авдын тоглолтын шүүгэн. За өнгөрсөн жилийн холимог авдын тоглолтод улсын авраг хангаар баглуулсан DC баг жүжигчин баяраар талхлуулсан Marvel багийг хоцсон юм. Харин энэ жил энэхүү дүгэл ахин гарахад болж багийн ахлагч нар бага бүрдүүлж эхэлсэн юм. Энэ удаагийн тулаанд харин баяраар талхлагчтай Намна баг хангаа ахлагчтай Бүрчэн багийг буулган авснаар цувралын хязгааг 1-1 болгов. Их жил ширүүх юм болтой. Гуравдугаар лигаас тоглогчдээс Монгол тоглогчд. Энэхүү шинэхэн форматыг нэвтрүүлсэн нь бүхэдний тоглолтын нэгэн онцлог байв. Ямар ч үсэн энэхүү тоглолт Монгол тоглогчтой л. Арт түмний MVP, All-Star-ын MVP болов. За тэгэхээр Монголын сагсан бөмбөгийн холбооны BCH Knights багийн тоглогч Эрдэнэ цогт холимог одны тоглолтод гялалцаж шилдэг тоглогч болов. Сагснаас авч чаддаггүй шагналлаа волейболоос авчлаа та. За тэгээд бүхэдний тоглолт иймэрхүү болж өнгөрлөө. Ер нь бол Монголын волейболын хөгжлийг асар урттайгаар явж буйг харуулсан арга хэмжээ боллоо гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань дээдлийнхаа тоглолтыг асаа-аренагаас болон M-Sport цугаар хүлээн авч үзээрэй. Энэхүү спортын хөгжлийг улам дээшлүүлэхэд үзэгчид бидний оролцоо маш чухал гэдгийг хэлэх гэсэн юм. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Peace.